цэцгийн тос дээж брэнд 2001 онд энэ нөгөө сэргийч нэгийг хийж явах дооёо ирээд зурганд орсон байхгүй юу? Одоо гард илчдэр те дооёо ирээд орсон байдаг шүү дээ. Тэгээ намрын ихний тоглолтод орно гэсээр хагаад намрын ихний тоглолтод орсон санагдтыг. Тэгэл чи нэг удалгүй буцаад ирсэн шүү дээ те. Тий би тэгээ нөгөө ингэж манай одоо одноогч аяагч ингээд багш оноохон тэр ер нь бид нар ярьдаг гэсэн чинь тайзанд хүн ингээд орчдгийг шүү гэдэг. Урлагт ер нь хүн ингээд орчдөг би тэгээ дотроо залууч байсан юм чинь юу ундаа ямар архинд орж байгаа шүү дээ. Тийм юм гэж юу аах вэ? Тэгээ дотроо бол тэгээ гаднаа ингээд оюутан байж гал дөнгөл өгс байсан юм чи тий. Чи үнэхээр хүн яг үүндээ тэр тайзны тэр юу тэр нөгөө тоглолтын дээр гарах тий. Ингээд бүр өөрийн мэдлгүй татагдсан юм байлээ л. Тэгээд бид нар чи нөгөө Германд байгаа л тэгээд та хэд ингээд нөгөө нэг сар л болсон билүү? Тэгээд сарын чинь 14 хоног сар гар болсон бид. Бүр өөр гадагшаага нөгөө нэг Итали тэрүүгээр чи явж байгаа. Тэгээд тэр үед чи би бас та нараас амар хүлээж байгаа шүү дээ санаад. Арай гэж та хэд хурж ирээд. Тэгээд байж байгаа бид нар тэгээд нөгөө нэг бас плед олдохгүй жоох удсан юм а тий. Тэр чинь буцаад наадам өчөөд илүү яалаа да. Тэгчээд яваад өгсөн чинь ястай хэцүү юм чинь тэр хүний нутагт өрөвдөр үлдсэн шүү дээ. Үлзий битээ хоёлаа. Онгоцны буудлаар ингээ үлдэхэд үнэхээр ингээ бүх юм ингээ хов хоосон болсон юм шиг санагдсан. Нөө ихнэр маань яваад өгж байгаа юм. Би сүлдө боддог гэсэн би тэнийг үе юм зулааг ядаж аваад үлддэг байж харлуулаад гэж бодоод. Гэтэ тэгж болохгүй л дээ. Нөгөө нэг продакшны хууль журмаараа явж ирсэн болохгүй. Тэгээд ингээ хоосорж үлдээ. Тэгэл ерөөсөө та нартай цуг гэрлүүгээ одоо ингээ онгоцоор визитийг яваад гацсан байхгүй. Тэгээд тэгж жагаад 8 сард ихч рүүгээ хотлоо яриад. Мөнгө хэрэгтэй байна. 1000 евро шилжүүлээд гэж. Тэгээ эренгүүт нь би шууд онгоцны билет аваад өрөөд ирсэн байхгүй юу? Тэгээ яг тэр үед ингээд яхад та хэд маань тоглолтоо бэлдэжсэн. Тэгэл ингээд үнэхээр одоо X дүүцээ одоо энэ 25 жилийн ой дээр ярихад бол энэ хамтлаг үнэхээр хүний хайр татгаар хамтлаг байсан. Хүн болгон өөр өөрсдийн гэсэн үзэгтэй тийм талстууд, тийм тал тишээ одоо тий одоо гялдсан тийм кристалл байсан л да. Тэгжээч тэр том ингээд нэг багц их гоё одоо өнгийг гаргадаг байсан тий. Одоо бид ихнэр битээрийн маань амьдралын хамгийн алтан хамгийн сайхан дурсамжтай тий. Эргээ бодоход тэрүүгээр ингээд одоо саяны бичлэгийг хараад ингээд баярлж омс залуунасаа хий дими үрээгүй юм байна тий. Ямар сайхан юм хийж бүтээж исэн бэ гэдэг тэр түүх бол яалтч байхгүй манай X дүүд самтлагтай та нартай амин ингээд холбоотой юм шүү. Гэр бүлийнхнийхээ үднэс та нартай үнэхээр их баярлж явдаг юм яа. Манай дооёо Германаас ирчээд Герман дооёо нэр авсан ш. Та нар санаж байгаа үстэй. Бүх юмыг Германтаа зүүрлээл те. Тэгээд л одоо ерөөсөө дандаа соёлыг шаардаад юмнуудаас те хүмүүсээс хооронд дандаа харьцуулт хийгдээл те. Тэрөөс юм таалагддагсэн. Яагаад ирээл тоглох болсон. Германд юм байдгүй шүү дээ. Тэгэл те. Германд юм байдгүй гэл те. Тэгээд наач ч арай хэтрүүлж юм л да. Тэгээд тийм юу байсан гэвэл хараа ийм баггүй. Германд очиод амьдралыг юмыг харах өнцг нь өөр. Тэ? Өөр өнцгөөс юм чи ингэж хүн ингээл амьдрал дотор ингээд бид нар ингээд байгаа л байна. А гэтэл нэг хүн жоохон холдчиход ингээд өөр өнцгтэр очиод өөр соёлтой өөр тэ хөгжилтэй өөр газар ингэж очиод эргэж ирээд ингээд бидний хөндлөгөл тэр чинь их бидэрт гоё шин агаар одоо порчиг нэгж байгаа байхгүй. Хоолн дээр үлддэг болсон. Ямар сайн нэг баригаж явж исэн чинь нөө бооны явдал таалагдаагүй шүү дээ. Манай дооёо санаж гэсэн шүү дээ. Ингэж богоо явдаггүй. Ингэж богоо явахгүй. Засах гэдэг нь шүү дээ явдгийг. Тэгээ байшиж. Соёл ясанд ийм байдаг юм уу гэж. Тэгээд үйлчлэгч дуудаж авчир та нар хүмүүс яаж үйлчлээд байгаа. Тэгтээ соёлных удаагүй сарын дараа зүг болсон шүү дээ. Сарын дараа зүгээр хармандагаараа ийцэн явж байгаа ч. Бид нар ч нөгөө поестор баригад яваад бидэрт нэг цагаан хэрэглэн гээд муухай шидэл өгдөг шүү дээ. Яг тухайн үед чинь бас нэг харьцаанд зарим нэг тийм хүн таарсан ч юм уу яасан ч юм бүгд тийм байгааг бах. Жохо ингээд цагаан хэрэглүүдийг шидэл. Тэгээ гол нь нөгөө мөнгө авах гэж тий шууд ингээд хэлээсэн чинь нөгөө дөнгөж Германаас ирсэн манай дооёо ингээд суучихсан. Ингэж ч хүнтэй харьцдаг юм да. Тэгээд тэр үйлчлэгч нарыг загисан биз дээ. Та нар хүнтэй яаж харьцаж байна? Ийм үйлчлэгээ байдгүй. Тэгэхээр та анхны соён гэгэрүүлсэн одоо нацаг дорж матгсууд буй нэмэхэд одоо нөгөө энэ анхны Монголоос явсан хүмүүс ирж байгаа тал адилхан. Тэгж л харсан баг бид нарыг. Бас
герман зурчаад ирсэн хүмүүс. Манус гайхацсан. Таатууд бас германд байсан шүү. Яаж өгсөн? Зүгээр л өгсөн шүү дээ. Цагаан яриг зүгээр л өгсөн. Болоогүй бол тэрэндээ дасцсан бид. Герман явсан хүний тэгээ соёл ер нь 20 дугаар зууны эхэнд шүү дээ. Манай болдог гэлдэг. Намдаггүй, нацагдорж байдаг Герман тэр соёлыг авчирч те энэ агуу юмнууд шүү дээ. 21 дугаар зууны эхэнд яг тэрийг давцсан хүн чинь доо юм биш үү? Дөнгөж 2000 он гараад дорд сүрэн Германаас ирсэн байхгүй Монгол. Тэр чинь хүчтэй одоо ингээд юм сайхан сууж шээ. Тэр үчи хөрх юм нэг нацаг дамжих байдаг чи үрж ирээ тэгээд бас голоод тэр жоох юм уучих гэдээсэн шүү. Би ч 2000 онд хүрж ирчих бас жоохон уусан шүү. Нэг л болж ихгүй. Нэг л болж. Би болж ихгүй. Чи тэгэл насагдалж зовлогод ойлгосноо. Бид бол ойлгохгүй байхгүй тэрийг. Яагаад угаадсан юм бол ойлгохгүй. Герман явж ирсэн улсуудын соёлыг нэг сар болоод гарах юм тий. Энэ амби байж дороо байхгүй бол. Амби чинь амби Герман явж орж ирчээд за ястай муухай үг хэлж болохгүй юм шүү тамина. Гэлс тий. Театр хийсэн тий. Сарын дараа биднийхээ игнээд. Манайс 7 дор болсон шүү дээ чинь. Доо ирээд уурдаад шайсах бид нар шайсах яг юу Дойч нэр тэгж их хилдэг байсан шүү нэг хэсэг тий. Юм үзээгүй хүний шилжүү дээ юм дөө. Нэг жоох юмны бараа харчаад өвчгнөд. Худлаа жоохон давс байлгүй яах вэ тий. Гүг чинь гоё шүү дээ. Тэгээд би хараа та нар мэднүүгээ бид нар нөгөө та хэд нөгөө зүү баруун аймгаас баргаа дээр ирээ тээврийн төвчөн дээр намайг авсан шүү дээ. Тэгээ багнуур руу шууд баргаад яваагүй. Та хэд унтаад идэг би хоргоо дотор зүгээрсэн. Согноос л юм явж байгаа тийм. Аяа ерөөсө буугаал Улаанбаатарт юу тавихтай гэртээ ирэлгүй шүүд. X түүзийнхаа програм цугаал баргаад явж байгаа байхгүй. Тэр нь өөрөө их гоё байгаа байхгүй. Тэр сэтгэл тийм их гоё. Тэгээд цаанаасаа нөгөө уран бүтээлч болохоор заяадна гэдэг чинь тэр хүсэл сэтгэл тэр энэ шууд тийм гоё энийг ер нь би өөрөө ирэхгүй зам дээр хүлээгээл би гэртээс амрыг хийж бодоогүй. Би тэдрийг босч ирж байгааг хүлээгээл тэр зам дээр тохссон. Дортлоо гоё. Баатар хүснээс би баатар хүс давс юм бэ. та нар чи нэг Яагаад ч миний дотоос ингээл нэг ерөөс ингээл татаад л байсан гэдэг. Баатар хүүгийн чи би 1060 гэж хонцлоод идэгсэн шүү дээ. Манай 1060 гэдэг нь баатар хүүч дөнгөж X түүцэд ороод ирсэн. Би баатар хүү гайгаад энэ одоо 1060 гэдэг нэр ямар ч дээ. Игчээ та аяндаа мэднэ гэл. Аглуу намайг тэгдэг байхгүй юу? Игчээ та аяндаа мэднэ л гэдэг байхгүй юу? Үгүй ч одоо яхаараа баатар хүүг 1060 гэдэг. Тэгээ бид нар хөх хот явлаа бүгдээрээ. Хамтлагаараа бид нар чинь гоё явсан шүү дээ. Хөх хотод очиод тоглоо. Монголын хошин урлагийн хамтлагуудаас хамгийн анх удаа бид нар хамтлагаараа тийм. Тэр инээдмийн үйлч гэдгийг тий гэрэлт манай ийм олон хүний бүрэлдэхүүнтэй очиж тий. олон хүний бүрэлдэхүүнтэй очиж тэр хийжсэн. Тий. Тэгээ яваад тоглосон Баатар хүү маань нэг өдөр ирэл хүүхнүүд гэж шүү. За яста хүүхнүүдээ хөх хотын саунд чинь тасарсан юм байна шүү дээ гэл тэглээ. Би надад дөнгөж Тэг хөх хотын саунд бол тасарсан юм байна гэл тэглээ. Тэгэхээр тийм үү би ч бас саавны тухай нэг тийм өөрөө нэг орж юу яадаг ч байсан. Яасаа Солонгост бид нар нэг саав монд орж исэн тий бас ингээд аюу гоё Солонгосын юу ч үнэхээр тэр үед бид нарт ямар гоё юм бэ л гэж бодож ирсэн. Тэгсэн чинь юу энэ тэр Солонгосын саав гэл манай Баатар хүү тэглээ. За яа тийм юм гэсэн чи. Үгүй хүн гэдэг амт ч гэсэн ямар сони юм бэ. Одоо бид нар ч одоо өдөр болгоны тусанд орж байгаа зүтэй л гэ. Тий. За тэнд очиод мэдлээ. Яасан гэл гэсэн чи саунд орсны дараа амар хоёр гоё үг орж ирэл. Тэгэл ийм гоё бэлээ юу өмсөл биендээ гүрчи ингээд юм ингээд цацж байгаа л ингээд нэг юм өнгөрүүлээл. Ингээд би амар гоё угаад юм бэ. Нөгөө нэг өөр зүйл тавьчих. Янзын гоё угаа гэл тэглээ. Тэгэхээр би ямар сони гэл за угаад за тэгээ угаадаг штэ Солонгосын саавч гэсэн угаагаад л. За нэг хамгийн сонирхолтой юм яас гэсэн чи угаасаар нь багт энэ дээр яг энэ цээжин дээр ийм тогс юм. 6-гийн бөмбөг юм уу? 9-ийн бөмбөг юм. 10-ийн биш ч нэг бөмбөгтэй тогс юм чи бас 3-ийн бөмбөг ямар байдгүй те нэг ийм хэмжээний 6-ийн бөмбөг нэг юм 9-ийн бөмбөг нэг иймэрхүү байдгийг бас мэдэн штэ. Тэгсэн чинь 9-ийн бөмбөгөрхүү гэснээр за 9-ийн бөмбөгч биш аа биш юм а 6-ийн бөмбөг шиг л гэдэг ингээд төрслээ. Тэгсэн чинь энэ дээр ингээ овоолоод бөөгнөрүүлээ талаас Наач тасруугүй их цаа юм шиг байна. тэгээ засаг бөмбөг юм чинь цээжин дээр овоолчлахгүй би бит худлаа яриад ч гэсэн нэр ихчээ гээ тэгээ яг ингээд харагт хүүгнүүд ингээд суудсан тэгэл би
Баатархуу гарсны дараа ингэ ямар сони хүнээс тийм их юм гардыг байж Гарлахгүй яа. Хайхаа бүр асуусан шүү дээ. Гэгчээ. Юу гэсэн би танд хэлээд дээ шүү дээ. 6-гийн бөмбөг гэдэг. Тэгээд хүүхнүүд бид нар дурлаад Ачи чадсан. хэдэн төгрөг гэсэн чинь хэдийн яанч бол очи бүгдээрээ 35 хямдхан байсан юм аа 25 яанч бол эдэлсэн үү те. Тэгэл очи гэд дөрвөн хүүхэн жилөө гоо зацаа би дөрөв нээж байгаа нөгөө юу нь очиж 6-гийн бөмбөгийн яг би дээрээ туршигээд очлоо. Тэгээ саунд нь орлоо. Гоё сайн. Үнэхээр тансаг юм аа. Тусгай хоол моолтой ямар ч гоё үйлчлэгээтэй. Одоо л би тийм савн үзээгөө. Тэр хотын тэр савн бол үнэхээр тасарсан сав. Тэгээ оруулаа. Тэгэл нэг орон дээр гівчгал үзлээ шүү. Тэгээ чи нөгөө 6-гийн бөмбөгийг хүлээгээд тавьчихсан. Хизээ энэ дээр нэг 6-гийн бөмбөг авах юм бол таа чи байдгүй шүү. Юу ч байдгүй. Нөгөө нэг орон дээр байгаа бид нар хоёр нэг орон руу орсон нөгөө ийм хамтаараа байдаг юу ч юм бас ингээд хоёр орон руу оролцсон юм билээ. Тэгээ нүдээр мөнгө зур битэр чинь ганцтай тохиолээ байдгүй. Ээжтэй биш болоо явж хоёр орн оруулаад ич. Тэгээ би бүр гахаа тэгээ гарч ирээ юм. Ямар худалч юм шаа. Тэсний бөмбөгч өрсөнгөө гэж бүгдээрээ. Юу болсон Баатаргүй ярьсаар биднийг оруулаад тэгээд ингэ яасан чи байдгүй шүү гэсэн чи. Тэгэл. Уу ядах нэг тэгэл ингэчээ 1060 гээд бидний цэс юм асахгүй байгаа юм шиг. 1060 ч нүд депозит юм байлээ шүү дээ. Ингээд тэр депозитыг өсгөгч 1060 гэж нэрлдэг байсан. А тийм өсгөгч нь тэгээд чи Баатаргүй ч бидэрт бүх юмыг тэгж ингэж уран дүрслээд аваад дуулаад бүр ингэ нүдэн дарагдлаар тэрэнд нь үнэмшээлстэй бид хэд чинь Баатархуугаас болоод бид нар чи ирээ Хамгийн гол нь Баатархуу тэгж яриаг бол бид нар хөх хот руу явах тийм хүсэл төрөхгүй байсан. Тэгээд бид нар бүгдээрээ ингэж хөх хот руу явахад вагонд суугаад 2 цаг суудаг баяртай суугаад явсан. Найдагчтай санаж байна уу? Өө бүгдэнд нь ингэж 300 яа ингэж экстра цамтлагаас ингэж өгж байгаа шүү гэсэн чи бид нар бөөн баяр болоод тэгээд нөгөө тэрийг аваад 6-гийн бөмбөг үзэх. 6-гийн бөмбөг гараагүй тестний бөмбөгч болоогүй шүү дээ. Юу тестний бөмбөг дээр юу ч байхгүй. Тэгсэн чинь нөгөө хөх хот руу тэгээ хэдэн цаг явах Баатархуу 2 цаг гэдэг. Тэгсэн 2 цаг юм бид нар үлхэн амжих юм байна тэгээд аваач гараад дутсан чинь хогийн машин та юу 2 цаг 12 цаг яваа. Замын дош Баатархуу хараагаад очиж байгаа талан ёстой нэр. Зулаа усны гоё юм яриад ш Баатархууг нөгөө сувдаа өгшийн нэвтрүүлгийг үзчих яасан гэлээ байгаа. А тий Баатархуу чинь ажил дээр ирэл. Хөөе. Чөтөр судаагш нэвтрүүлгийг үзсэн үү? Бэлтгэлээ. Хүү гэсэн чи. Яа тэр сувдаа бол үнэн гоё. Гэрийнх нь ханаар дүүрэн үсэн сав. Тийм үү? Аймаг тэгхэлдэг. Тэгэл сувдаагаа өөрөө ярих юм аа үсэн сав аваад л энийг бол тэнцэн савчирсан. Өөрөө цааш харахгүй. Ингээд авах ингээд. Ингээд хаашаа ч юусэн үүсэн сав. Ингээд тэр бүрээдийн үүсэн сав гэдэг чинь гэл ингээд ярьж байгаа. гар явуулаад үүсэн. Гар явуулаад энийг бол би одоо ингээд авчирсан юм аа гэлтгсэн. Тэгээ маргааш нэвтрүүлэг давтал нөгөө үүсэн цав нь үзэх гэсэн чинь 3 үүсэн цав байсан. Би чи яагаад тэгээ төрүүлээ яваад үзсэн байсан гэхэл нь халиач бараг гэрэлт байсан шүү дээ. Би чи нэг тухайн үед чи нэг бизнес хийх гээд архины акцанд явахгүй юу? Тэг хараагийн юм акцанд. Тэр дээр үед байхгүй. Акцд нь юу юм? Яа, дээр над татврын Нэмэлт эдгийн давтар. тийм бизнестэй яваа. Тэгээд нөгөө бизнес энэ ч бүтдэггүй сар амьдраад. Яаж гэртээ арих вэ гэж заашгүй хурд хамтлагийн ирээд хөхөт төглөх оруулаад. Тэгээ Нимонго фандад тэд нар буучч яваад очлоо тэгэл. Хөөхөд тэд чинь бас нөгөө баларцныг ирэхтэй жүжигч юм байна хөөхөд тэгээд над бас туслахгүй юу тэгэл зааш та одоо зааш давхар хоолнд ороо тоглолтын гадаа билетийн таслаад ажил хийгээд байгаа тий. Санхүүрөө орсон юм. Санхүүгийн юу Саяныч бас санхүү биш шүү дээ. Санхүү шал өөр юм байна. Шал өөр чинь зэрэглэв донлоод авчихгүй. Оюуны хөтөлбөр. За бүгдээр баярынхаа оройн зоогийг идцгээе. Тэхөө. Та бүгд баярын ширээнд урьж байна. Ерөнхий ивент төлөгч Pepsi брэнд. Ивент төлөгч Сайн Актив брэнд. Ивент төлөгч хоёр зүрхний хүч Double Gertz. Нэвтрүүлгийг дэмжигч Fruta брэнд. Шинэ жилийнхаа баярын цоогийн хамгийн гол одоо энэ идээг
Би багийн ахаар хөндүүлээ гэж бодож энэ цацаг тариа болохгүй. Яагаад вэ гэхээр багийн ах чинь ердөөсөө гарын сайхан хоол хийж бидрээ. Цай цуу хийж өгдөө гэж. Ганц тоогооч байхгүй. Манай болдооч солонгос үлдсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгсэн чинь бид нар ингээд тоглолтынхаа тухай яриад те ад жаргалтай юмудаа болсон болоогүй юмнуудаа яриад ер нь бид нар их тийм амь нэгтэй байсан байж тийм ингээд уйлалдаад инээлдээ те тэр чинь болдог ирж ямар их үйлсэн бэ те. Тэгсэн чинь хөрхи болоог яриад уйлаад бүгдээрээ. Тэгсэн чинь жолоочтой ингээд нөгөө архинаас ээжтэй маа чи болдоогийн өмнөөс уучих гээд. Тэгсэн чинь нөгөө хүн насварцсан хүн гэдэг ойлгочихсон. Өнгөрсөн хүнийхээ хойноос уйлаад байна гээд тэгээд бүр өнгөрсөн хүнийхээ өмнөөс уучих гээд байгаа нөгөө гайхаад нөгөө жолооч. Жолооч гэсэн чинь ингээ авсны дараа бид нар өстой манай болдоо гэж болдоогоо магтаж их үйлцгаасан те аюу их гоё яриад ингээл болдоогийн гоё юмнуудыг яриад ингээсэн манай жолооч гэсэн чинь нөгөө авсны дараа сайхан зол нөгөө яг тэр нөгөө юг үдцсэн байсан байхгүй юу? Өчиртэй хөрөг үдцсэн байсан. Нөгөө юунд нь тоглодог гэдэг нөгөө чинь биднээс асуус оргол дэд дунд ингээ мэдсэн байгаа байхгүй. Гэсэн чинь нөгөө нэг сүм авсны дараа сайхан залуу богинохон насалж ил. Тэгээ бид нар бид нар яг нөгөө тоглолтод усаад ингээд найс нөхөд хүрээлэл их болж байгаа шүү дээ. Баяр үргэсэн усууд, урлагаар идсэн усууд. Тэгээ оройд нь яг жоохон дайлга цайлга боллоо л доо. Тэгэл 11 12 гэж унтчаад тэгээ унтаад нөгөө өвөл 7:30-д өглөөний 7:30-д сэрээд орой ч нөгөө өвөл чинь 7:30-д аргагүй болсон байгаа шүү дээ. 7:30-д их хүрээ тогтоо сатсан шүү. Надаа яг ийм тохиолдсон шүү. Ингээл үүр чүүлэг ханийн цаг гарсан чи 7:10. Хүрээгээд уцаа гэрийн уцаар нөгөө 32 91 70 байна уу гэсэн. Уцаа авдаг их хүр. Яасаа тэрэл орсон уу? За би одоо очлоо шүү. Гэсэн чи юу юм бэ? Энд хаглуу байна. Одоо очлоо намайг очлоо гэдэг. Салаараад байгаа үүр цайлж байгаа. Ой. Үгүй яг тийм. Яг үүрээр яана. Ингээ би шүн ингээ унтчихагаад нөгөө унтарсан телевизрийн нэг улаан гэрэл ээдэг шүү дээ. Тэрийг ингээд хайлт ингээд яагаад ингээ харсан юм шиг он. Тэгснэ ус хийж басан үндийхэд анаа бичлэг хийгээд байна штэ гэдэг хашгирч. Камер бичээд байна. Тийм камер. Анаа камер бичээд байна штэ гэж хашгирч босч ирчихсэн шүү дээ би. Телевизийнхаа улаан гэрлийг хараад. Телевизийнхаа улаан гэрлийг хараад тэр үед чинь тэгээд номероо бичүүлчих юм бол тэгээд алдчихна. Бид нар ер нь тэр зовлон бүр эндээ ортлоо. Тэг бүр ойлгоо. Програм машин бол одоо бас битүүмжлэл муутай машин шүү дээ. Тэгээд хөдөлгөөний замаас ер нь ингээд буухад ингээд илэнхүүд ингээд саарл уусаа зэрэгцээ буудаг. Телевизийн цэцэг танихгүй те. Ингээд сормооснууд нь ингээд хөвсгөл хийгээд хамгийн гол нь өдөө орно. Асуулт зам байгаагүй шүү дээ. Эрдэнэс хөвсгөл явах гэдэг програмаар суугаа явах гэсэн чинь багтаж ядчих чинь тэр нэг жолооч бидний хөслөд авсан жолооч чи өөр бас давхар халдвар их гэдэг хоёр хүүхнийг авч ардаа суулгах гад. Тэгээ би уурлаа юу ярьж байгаа юм бид нар одоо юу юм ачааны юу машин юу түүхийн мах юм уу юу буу хоёр буу бидний машиныг авсан буу гэнэ хоёр хүүхнийг буулгачихгүй юу чи яасан өөдгүй онон монон чи чамаа ийм гэж бодог миний ямараас чам ямар муутай буу гэд буулгаад хамтлагаараа хөвсгөл явчихгүй юу хөвсгөл тоглоцоход орой нөгөө төлийн доотлол нөгөө юм юу хийхгүй юу пари хийхгүй юу нөгөө төлийн отгоныг хийж өгöd тэгээ ингээ бүжиглэл нэг эмхтэй өрдөө би өрөөд бүжгэл та намайг таньж гэнэ гэсэн танихгүй гэсэн юм стайгүй ярьсан шүүлэгсэн та яг 2 хоногийн өмнө хөлтөн бака намайг хөөгөө гаргаа байсан нэг өгтгөө бүжгэлцээ матцсан нөгөө бид нар чинь тэгээд ер нь бол хөдөө орон нутгаар явж байгаа манай ихтэй замтын хөдөө орон нутагч бас өгтэй их биш дээ. Яг миний урдаас хараа сууж байгаа нэг хавьяат хүн байна. Энэ хүн чинь төөрөө бид нар. Тэр амар шүү дээ. Ховдод тоглолт дээр явж байгаа баян үлгий явах гэж бид төөрчж байгаа. Баян үлгийгээс Баян үлгийгээс овсроо. Биш ээ ховдоос баян үлгий. Урагшаа гараа явчихсан. зөв баян үлгийгээс овсроо. Баян үлгийгээс улаан машин дээр тавар явсан. Тухайд олон байсан. Тэр дээр бичсэн байгаа хаа. Тэр дээр бичсэн байгаа. За би хоёр маргалттай юм бичсэн. Тэгээд биш ээ болдоо. Тэгээ бид төөрлөө. Бичээгүй ч гэсэн санаа байгаа юм л да. Тэгээд төөрлөө. 200 км төөрлөө. Нэргүүгээ нэг жолоочтой. Тэгээ програм маань байнга эвдэрнэ. Тэгээ бүкс нэвдэр чинь бүкс нэргүү гэдэг байхгүй нөгөөдгөө. Тэгээ бүкс нэргүү ахта машинтайгаа явсан. Үнэхээр төөгчлөө гэнэ. Өөрөө тэгж байгаа юм чинь. За Монгол орнд чи яасан ч гуудам дэлгэрийн хүний бараа малын бараа харагдахгүй.
бүгд сонхроо Нар зарах гэж байдаг. нөө бат цацагийн нөхөр нь бат хоёр нөгөө хаалганы сонхоор харсан. Би ийшээ харсан юм. Бүхэнгээ давж байдаг үстэй. Улаан өмнөд орцсон. Хоёр бүхэн өстө буудж идэх байхгүй ажуудлаа. Хүүх ямар хурд давд минараа бүхэн гэсэн чинь бат хоёр асуугараа гэж юу. Хүн бич байгаа. Сам асуу. Муу солиороод байгаа гэсэн чинь. Одноо гэж яг нурууны өвднөгээд муу боргоны ууртал тэгэл бид нар чи ардалт ингээ хийсэн чинь одноо гэж. Бүгд ингэ явчихсан одноо гэж. Байцаараа манайха ийшээ чиргүүлтэй бач оцсон. Гайхад ширгүүлтэй гоч гисэн шүү бүр. Бид нэг хараад явж байгаас. Тэгээ би бас ингээ тунд ийшээ гэж самгнаад явжсэн чи. Би яа мэдж байгаа юм ийшээ. Чиргүүлтэй тийшээ 100 зээл 100 байхгүй гэж байгаа. Сая би харлаа. Гүг тийм гэсэн манай хараас. Бүр дайраа. За хайцсан одно гэж гэсэн чи. Ийш өнгөчлөө. Бүр чиргүүлж ирсэн. Оо бэ. Ямар хутч юм. Бүр тэглээ. Тэглээ. Тэгэхээр нэргүй ах ингээд нэргүй чи яг бидний үгээр юм чи. Юу гэж би. За. Тэгэхээр нэргүй ах. Эрг тийш гэсэн нэргүй нэгтэй гэл дараа нь ийш уул. Уулын завцраа. Уул тагараад гослоо 30 байдгүй. Дахиад нэг жижигхэн гүвэд аваад ингэсэн чи нэг муу эвдэрхээ нэг муу банзан худаг. Яг гоо тэр хайтар зүүн өндөг чиргүүч гаргадвал харагдсан юм. Тэгснээр нэгж дуурахаар байж. Тэгээд тэр чинь өрөвчлүүлээд яасан бүгдээрээ тэгж бүр төөш төрөө бүр амар үлссэн байсан байхгүй. Тэгээ яаж яасан чинь бүгдээр ингээл бүгд цог цогоо юм олж харахад ерөөсөө юу ч харагдахгүй. Тэгсэн чинь бүр амар үлсэв. Тэгсэн чинь нэг тэнд нэг юм зөв нэг модны юм хожууд ингээ босцсон байсан. Тэгж анаа тэнд таруух гэсэн чинь бид нар юу гэсэн чинь таруух гэсэн чинь хаана гэсэн чинь тэнд гэлж бүгдээр хаана гэд олж харахгүй тэр чинь таалд байгаа юм чи. Хаана гэсэн тэр вэ гэсэн чинь бид нар хаана тэнд байгаа юм шүү гэж. Тэгээ чанга хоолоогоороо. Амар муу харсан. Чихний хийгрэг хагаад яана гэсэн. Тэгсэн чинь тэр нь хамгийн гол нь таруу байгааг байхгүй зүгээр модны хожууд гэсэн үг. Тэгсэн зэрэглэнд ерөөсөө юмчтай янз янз юм харагддаг байхгүй тий. Тэр нэг юуг аглаг яшгирдаг мөн үү? Төөрөд эзэн Чингис минь үр удам бидэндээ юунд ийм хуудам том газар үлдээсэн бэ? Төөрч үхтэй гэж хашгирсан. Тий яг тэр чинь байна. Тэр мөн тийм юм шиг байдаг. Зэрэглэнд янз янз юм шиг байлаа. За шинэ жилийн гоё цацаг тариул сайхан хоол бил. Гол сайхан байлаа. Маш их баярлалаа тий. За цацаг тариулыг мань одноогч юм шарсан гэсэн. Тэгээд одноогчтой их баярлалаа. 25 жилийн дараа нэг ийм цацаг тариул шарах байлгүй. 25 жилийн дараа нэг ийм цацаг тариул шарчих байлгүй. Ерөнхий венц